Сайн байцгаана уу? Та бүгдэд энэ өдрийн мэнд хүргэе. Менежерүүд маань SIS систем дээрээ бүртгэсэн сургуулийн мэдээллээ амжилт систем рүү татаж оруулахдаа хамгийн түрүүнд SIS гэсэн хэсэг рүү ороод SIS-ийн холболтыг шалгана. Холболт хэвийн тохиолдолд сургалт хөтөлбөрийнхаа мэдээллийг татна. Мэдээлэл татагдсан тохиолдолд амжилттай гэсэн мэдээлэл ирээд 1-12 дарааллын дагуу сургуулийнхаа мэдээллийг татна. Сурагчдын шилжилт төлөвлөгөөн хийгдэж байгаа тохиолдолд 13 дээр даран онцгой өдрөө сонгоод тухайн сонгосон өдрөөс өнөөдрийг хүртэлх гарсан болон шилжиж ирсэн сурагчдын мэдээлэл харагдана. Үүнээс хасах бол хасах, нэмэх бол нэмэхээ даран сургуулийнхаа хүүхдүүдийг хасаад нэмээд явах боломжтой. Багш ирсэн тохиолдолд эхлээд SIS систем дээрээ бүртгээд SIS дээрээ бүртгэснийхаа дараа амжилт руу татаж оруулахдаа 4 буюу багш нарын мэдээлэл татах, 12 буюу багшийн заадаг хичээлийн мэдээллийг татаад шинээр ирсэн багшаа амжилт систем рүү бүртгэнэ. Харин багш шилжсэн тохиолдолд амжилт системийн нэвтрүүлгийн ажиллангуудтай холбогдсон системээс хасуулна.